Сайн байцгаана уу? Та бүхэнд харан хамтлагийн дуулсан амьдрал дууны гитарын хичээлийг дахин шинжилэн хүргэх гэж байна. За энэ удаа арай хэлбэрчлээд капото хувилбар буюу аккордууд нь арай амархан байхаар одоо яг гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл 2 дугаар лаадан дээр капого хийчих юм бол харан хамтлагийн дуулсантай ижлэгэн өнгөөр дуулах боломжтой гэсэн. За одоо капого аваад эхлэе. За капого авчих юм бол мэдээж 2 лаад буюу 2 хагас тоон доошлуулчих байгаа учраас харан хамтлагийн дууснаас арай жоохон доод өнгөөр дуулах боломжтой гэсэн. За ашиглах аккордуудаа танилцуулъя. Ля минор, ми мажор. За тэгээд до сефт буюу до мажоро бариад чигчээ өрөөгөө 3 дугаар ладны 3 дугаар утсан дээр нэмээд тавьчих юм бол до сефт гэдэг аккорд байгаа. За тэгээд фа мажорын сефт бидрийг ашигладаг. Фа мажор бүтэн аккорд барьж чадахгүй бол 1 дугаар хуруугаа 1 2 дугаар утсан дээр 1 дугаар ладны 1 2 дугаар утсан дээр тавиад 5 дугаар утснаас доошоо татвал бас адилхан фа мажор дуурна. За тэгээд до мажор, ре минор, соль мажор. За ийм 8 ширхэг аккордыг ашигласан байна. За интро хэсэг бол татаж явж байгаа. Ерөнхийдөө бадагт ашиглаж байгаа энэ аккордуудаа бариад тэгээд таталтаа хийгээд явчихлаар интро хэсэг нь болчих юм байгаа юм. Ер нь бол за тэгтээ тап хэсгээр би доор оруулж өгсөн. Тапаа хараад таталтаа яваарай. Таталтан дээр баг зэрэг жоохон өөрчлөгдөх юмнууд байгаа. За жишээлбэл эхнийх дээр ля миноро барьчаад уцаа татна. За татахтаа 5 дугаар утас, 4 дугаар утас, тэгээд 2 дугаар утас буцаагаад 4, тэгээд 1 дугаар уцаа татчаад 2 дугаар уцаа 3 удаа татна. 3 удаа татахтаа нэг татлаа одоо энэ дээр байгаа хурууга буюу аваад 0. Тэгээ буцаагаад хурууга тавилаа. Тэгэхээр энд хуруу авч тавьж байгааг сайн хараарай. За энийгээ 2 удаа явчихна. Дараагийнх нь ми мажор. Аккорд дээр бол ми мажор байгаа. Тэгтээ интро хэсэг дээр явахдаа ля минор барьж байгаа энэ хурууныхаа 3 дугаар хурууг нь аваад 3 дугаар ладны 6 дугаар утсан дээр тавьчихна. Арын хуруунууд яг хэвээрээ. За тэгээд татахдаа 5 дугаар утсыг түрүүн татчихсан бол одоо 6 дугаар утсыг татна. Арын таталтууд нь яг адилхан 6 4 2 4 1 тэгээд 2 2 2. Одоо тэгээд цаашлуул илүү амархан болоод явчихна. До сефт гэдэг аккордоо шууд барьлаа. Татах утасныхаа дугаарыг хэлье. 5 4 3 4 тэгээд 1 2 3 2. Одоо энэ 100 гар дээр хуруу авч тавих юм байхгүй. Дандаа гоё энгийн таталтуудаа хийгээ явчихна. Нэг аккорд дээр дандаа 2 таталт хийж явж байгаа шүү. 2 бүтэн таталт хийж явж байгаа. За дараа нь фа мажорын сефтээ барина. Тэгээд 4 дугаар утаснаас 4 3 2 3 1 2 3 2. Бас 2 удаа татна. За эндээсээ фа мажоро барина. Фа мажоро бүтэн ингэ барьж болно. Эсвэл бол 1 дугаар хуруугаа доошлуулад 1 дугаар утас, 1 2 дугаар утас ингэж хамт дарангуудаа эрхийн уруугаар 6 дугаар утасныхаа 1 дугаар ладыг дарчиж болно ингээд. Тэгээд 6 дугаар утсаа татах гээд байгаа хгүй хамгийн гол нь арийн хурууны таталт бол яг адилхан. Арийн таталт бол адилхан. Гэхдээ ингэж хуруу салах хэцүү байх юм бол зүгээр бүтэн аккорд орчин тэгээд бас 2 удаа явах нь. За тэгээд до мажор 5 3 2 3 1 2 3 2. 2 удаа явлаа. Одоо ре миноро бариад 4 дугаар утаснаас татна. 4 3 2 3 1 2 3 2. Тэгээ хамгийн сүүлд ми мажоро барьлаа. 6 3 2 3 1 2 3 2.
тэгээ энэ яг таталтын хурууны дугаарыг ойлгохгүй байгаа хүмүүс ахын бол таталтын тухай хичээлийг картаар үзүүлчихье. Тэгээд ийшээгээ дараад ороод бас үзээрэй. За тэгэхээр интро хэсэг ерөөсөө юм болох нь байна. Ингээ өргөжлүүлээ шууд дуугаа явчих болно. Баярхаа гомдолгоне айдэлтэн цухассан хорвоо өөрийнхөө яг чаддаг баруун гарын таталтыг ашиглавал зүгээр бас яг юм хэцүү татал татаад дуулах юм бол жоохон эвгүй байдаг учраас яг өөртөө илүү амархан таталтыг ашиглаарай. За цохилтын хувьд гэх юм бол доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и ийм цохилт болох нь байна. За энэ цохилтоо ашиглаад тоглох юм бол нэг аккорд дээр 2 бүтэн цохилт хийн. За энэ маягаар явах нь байна. Тэгээд бадаг хэсгээ өргөжлүүлээд дуулаад үзье. Баярхаа гомдолгоне адилтэн цухассан орохдоо ля минор дээр эхнийхээ цохилтыг бүтгэл хийчээд хоёр дахь цохилтаа зүгээр доошоо нэг цохино. Тэгээд до сефтэй бариад доошоо нэг цохино. Тэгэхээр энэ дээр холболт нь юу гэж орж ирэх вэ гэхээр альва бүхний үцхэл юм да. Соллоо. Тэгээд тахилт руу орно. Эда хүний амьдрал биелж ирэх болоо. Одоо шууд дахиад до сефтэй байрлаа. Эда хүний амьдрал биелж ирэх болоо. Энэ хэм биний багтахааргүй их хүслийн хүлээ юм да. Тэгэхээр энэ дахилтаа яг 2 удаа явна. 2 явахдаа дандаа до сефтээрээ ингэж холбож орж ирнэ гэсэн үг. За тэгээ ойлгомжгүй зүйл ахын бол сэтгэл хэсэгт бичиж асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартаваа. Баярлалаа, баяртай.